Яг Австрали, Хойд Америкийн яг үхэр тэжээх технологиг судлаад Канадын одоо мэрэгжлийн компаниар зөвлөгөө аваад ингэ хийж байгаа. Pramit гэдэг энэ брэнд байгаа шүү дээ. 7-7 хоногтоо нэг хүлээ зах орохдоо аваад тэр 7 хоногийн юмнууд ингээ өвлий ичээ. Скос хардаа нэг ч юм уу те. Ингээд аваад одоо энэ жишээ нь юу гэж штэ гуляшны мах гэж штэ гуйны мах те. Бэлэн ингээ хэрчсэн учраас гой гуляш ихэд одоо хамгийн гой амттай. Гуйны мах бол супер гуляш бол. За энэ болохоор цөөн гэж энэ хэрчсэн мах юм шиг те. өдөр маад дэми битээ гой стейк шархаж байна. Монголчин бас нэг энэ стейкний соёл айгүй олон орж ирээ. Солонгос стейк, Япон стейк гэл те. Одоо монголчууд одоо гантгэлсэн гэдэг ааш те. Марблс гэл те. Тэгэл яг нь стейк чинь ингээл цаашаа хөгжөөл явахаараа нөгөө dry age, wet age тэгэл те. Нойтон загсаан, хуурай загсаан гэл те. Тэр бол одоо хаа бол амар сайн мэдчихэж байгаа шүү те. Одоо энэ мах чинь бол одоо wet age мах юм байна. Dry age бол арай хийж амжааг байгаа гэсэн. Тэгээ яг чиний хэлээд байгаа одоо marble гэдэг ингээ яриад байгаа энэ өөхөн судалчин бол одоо махны стейкнийг гол хамгийн гоё амт оруулж байгаа. Зөөлөн болгож байгаа, шүүслэг болгож байгаа. Монгол байгаа миний бодлоор бол яг ингээд хэлэхэд Монгол үхрнээс гаргасан хамгийн шилдэг стейкнүүд эдний махнууд л байгаа гэж бодож байна. Хүмүүс тэгж яриад байгаа. Гэтэл энэ чинь нөгөө пластик даваа тал нөгөө бэлчээр дээрээс буюу ингээд төрөл бүрийн одоо эмийн ургамал бид хэрэгтэй яг тэр нутагсныхаа гоё юмнуудыг амтнд төвж идээд тэрний дараагаар нь фармд авчирнгуудаа яг энэ гантиглуулах процесс явагдаад байгаа шүү дээ. Нэг ирчих тий. Яг нөгөө илүү нөгөө гоё Монгол өөрөөстэй мах гоё амттай гэж ярьдаг. Тэр амт нь өөр яг байж идэг. Дээрээс нь ингээд тижээс учраас ингээд амт үнэхээр гоё болж байгаа гэсэн. Одоо энэ амтлагчин дотор ч юу байгаа гэхээр давс перч тэгээд хатаасан сонгон, хатаасан сармис гэдэг жоохон нүнчгтэй хэн шиг ингээ ахиухан ингээд амтлаад өгөх хэрэгтэй. Ойролцоогоор нэг 2 см-ийн юм зузаантай бол нэг жоохон хийхэд перфект болоод байна. Хайрлын тавга эхлэхдээ бол жоохон халуун эхэлнэ. Одоо энэ талын нэг 2 минут шарсан бол нөгөө талын яг 2 минут шарна. Тэгжээс нөгөө 2-таас аян гоё жигд шаарддаг өстой шүү дээ. А тэгээд мэдээж амрааж мамрах процесс байгаа. Тэрийг нь хоёулаа бас шарж явах явцтай явчих тий. Махад чи шарахаар ингээд энэ чинь амьд организм учраас ингээд барьцдаг. Тэгээ ингээд амраахаар ингээд судраад 2-таас ингээд жигд шарагцсан учраас голынх нь тэр одоо зүг ихсэн сайхан ингээд шүүсээ ингээд жигд ингээд тарааж өгөж тэгээд мах нь өөрөө нөгөө булчин жоохон судраад тэр гоё зөөлөн болж байгаа юм байна. Энэ гоё хайрс чинь хамгийн гоё одоо учирч янцсан шүү дээ. Одоо бол тэгээд байнга л хүмүүс ногоотой л идчихэж байгаа шүү дээ стейкийг тий. За энэ одоо ингээд нөгөө parsley, яншуй, улаан сонгон маш амархан. За ингээд бяцчих нь тий. Тэгээд зүгээр жоох ингээд рофл хийж агаад. За ингээд ингэж агаад. Тэр нь давс хасгаж өгөөсэй. А тэгээд ингээд энийг ингээд маацар удамаа нухчих гэсэн үг шүү дээ тий. Халуун чинжүү чи нэг юм халуун өгөхөөсөө гадна бас юм гоё юм натурал юм амт гаргаж ялгаруулдаг учраас юм чинжүүтэй хоолнд айгу гоё байдаг. Тэг баг зэрэг ингээд хийж болж тий. За яг стейкэн дээр бол ийм том хийчихсэн багтай гоё. За нэг жоохон ийм алюминий цуу гэж ирдэг шүү дээ. Red wine vinegar. Нэг үйл ажиллагааг ийм чихэрлэгдүү болох хэрэгтэй. За тий яг ерөнхийдөө бол яг extra virgin olive oil гэж яддаг шүү дээ. Тэрийг бол ер нь болж игэл ийм түүхий шууд идэх юм ашигтай. Угаасаа нэг ийм хариултаа тавихаар амар шатаад идэх шүү дээ. Айгуу хин шүү гардаг. Зөвхөмжгөө гоо сэнгэнсэн амтыг чинь оруулж өгч байгаа шүү дээ. Тийм учраас амсч үтснэ. Энэ шүү дээ. Тэ. Дагуу буцаа бонк бомбочдөг тий. 2-3 минут амраачлаа шүү дээ стейк тий. Хараа шүүс мөсөө. Тэр ягаа магаан бас. Өстө гахаа ягаан гэдэг шиг. Франц хүүхний уруу шиг. За энэ шүү дээ. Энэ цус гэж андуураад түрүүний яг ярьдаг нэг жинхэнэ оксижен хүчил төрөвчин хараа. За энэ гоё хөхтэй бас л янзын хөхтэй ш. За ингээд за одоо нэг чимичури гэдэг байгаа соусаа. За чи одоо нэг амсаад үстэй нэг юм их үзье. Стейк түрүүний ярьдаг гоё.
гоё. За. Тийм учраас энэ ribeye бол онцгой гоё хамгийн одоо хүрэнд байгаа бол хамгийн гоё амттай мах бол ribeye.